нэг гэрэл гэлсээс тод гэлсээсэн. Тэгэл би ч 7 хоногийн дараа энэ амар аимшигтай өвдөлтөй л сэрсэн. Зохиолчийг зэрэмдэглэсэн осол 2025 оны 4-р сарын 15-наас 16-нд шилжигшэн шөнийн 3 цаг 24 минутад одоо Монголын ард иргэдэд хард бэлгүүн нэрээр танигдсан одоо аимшигын зохиол бичдэг залуу одоо Орхон аймгийн Баян Өндөрлсөм та бидний сайн мэдгээр Эрдэнэт хотын Зэгст багийн 1-ийн 16 дугаар байрны чанх хурд байрлах асфальтын зам дээр такси барихаар зогсож байлаа. Осол болохын өмнөх оройн болохоор зохиолч бэлгүүн найз нөхдөдөө бас жоохон ууцсан байсан. За тэгээ шүн одоо өлссөн учраас одоо бэлэн гоймон өндөг худалдаж авахаар одоо шөнийн дэлгүүр рүү яваад одоо тухайн хүнсний бүтээгдэхүүнээ авчаад яг буцаж одоо гэрлүүгээ харихаар өөрөөр хэлбэл одоо төрсөн ахында очихоор зам дээр зогсож байсан юм билээ. За гэтэл нэг гэрэл гэлсээс тод гэлсээсэн. Тэгэл би ч 7 хоногийн дараа энэ амар аимшигтай өвдөлтөй л сэрсэн. за энэхүү аимшигтай ослын улмаас зохиолч хард бэлгүүний цээжний баруун талын 3-аас 8 дугаар хавирга нь ташраараа зөрүү хугаралттай. Цээжний баруун талын 9-өөс 11 дугаар хавирга нь мөн зөрүү хугаралттай. Уушиг нь бяцралттай. Сээрний 7-оос 9 дугаар нуглам хугаралтай. Баруун дүнд чүмэг нь ташуу зөрүүтэй хугаралтай. Цээжний хөндийн хийгээр дүүрч илгэн няцарсан. Тархины эдийн няцрал олон тооны цус хуралд зулгаралттай болсон байжээ. Бүх ингээл би янгинаал. Хамгийн юу нь болохоор энэ баруун хөл мэдэг болчихсон. Дон чөмөг хугарсан, хадуулсан байна. Өвдөлтийг яг хүн өөрөө нөгөө киноноос хараад өрөвдөх өөр. Тэгээд өөрөө зохиож бичих бас өөр. Тэрийг унших бас өөр. Яг тэгж өвдөхөл бүр үнэхээр тэгж аимшигтай. Бүр ингээд тэр доороос хөлнөөс ингээл дээшиг ингээл өвдөлтөлөөс ямар ч хэмжээ хязгаар байдгүй юм л. Тэгэл яг цээж хэсэг дээр ирээл яг энэ гол мах ба штэ. Гол махны угт хүртэл мэдрэгдэх. Тэр бол бүр ингээд бүр хүн ингээд мансуураа бүр ингээд хэвээ үхий да гэж бодохоор зүгээр л үхий даа л гэж бодохоор тийм өвдөлтүүдийг бол мэдрэхэд бол үнэхээр нэрээ одоо ингээд ярихад л одоо миний хөл өвдөж байна. За би зохиолч одоо хард бэлгүүний дунд чөмгөнд одоо хугарчихсан байгаа тэрхүү аимшигтай зургийг нь харсан л та. Бүр үнэхээр нүд халтарч одоо ингээд би ард займаар тийм аимшигтай нөхцөл байдалтай бол байсан. Зохиолчийн болохоор одоо тэр гуйны дунд чөмгийг нь одоо ингээд хадахын тулд гуйных нь махыг нь тэр чигээр нь зүсэж хоёр тийсэн задлаад бүр ясна ингээд тэр чигээрээ ингээд бүр ингээд шулцсан юм шиг гараад ирчихсэн. Бүр тийм амар байсан. Хүний нөгөө нэг голыг нь гогттол өвдөнө гэж нэг ярьдаг штеп. Яг л тийм зүйл болсон байгаа. Бүр өвдөлт нь бүр ингээд галзуурмаар их өвдөлт таршилтыг мэдрээд ингэж байх хооронд бүр бушуухан өвчмөө санагдтал нь тэгж л амар өвдөж ирсэн. Ингээд өвчин зовлондоо тарчилсан одоо өвдөлтийн шоконд орчихсон яг байх одоо яг тэр хүнд хэцүү үед нь түүнийг одоо дайрч зэрэмдэглэсэн залуусын арга гэрийнхэн түүнтэй уулзахаар эмнэлэг дээр нь ирсэн байдаг юм аа. Сэхэнд байх дэлүүдээ би жоохон ингээ нүдээ эргэлдүүлсэн маягтай л байсан. Тэр үед ээжүүд ингээд нэг хоёр эмэгтэй орж ирж байсан. Тэгэхэд бас одоо тах аюу тийм сонин юм хэлж ирсэн. Манай хүүхдүүд гэртээ ирэхгүй нэ. Манай хүүхд янз бүрийн болоод гэд болохоос айж наач гэлөө. Ерөөсө намайг тэр хүүхдээ амар хүүхдээ санаа зовж байгаа. Хүүхдийн нь буруутай үйлдэлээс болоод одоо эрүүл саруул явж байсан хүн эрэмдэг зэрэмдэг болоод бүр одоо ингээд цээжний хамаг хавирга ингээ хугарчихсан, хөлн нь уурчихсан, нуруу сэр нь уурчихсан, илгэн бяцарч, уушгин бяцарч ерөөсө бүрэн бүтэн үлдсэн зүйлгүй болчихсон тэр хүн ингээд
өвдөд үхэх гээд байж хахад чамаас болоод ингээд одоо хүүхдүүд маань гэртээ ирэхээ болчлоо. Хүүхдүүдтэй одоо би ингээд санаа зовоод байна гэдэг чи одоо яг юу гэсэн үг юм бэ? Яг одоо эрүүл сарвал хүнээс их хүний амнаас одоо яг юм үг харах уу? Гэхдээ та бүхэндгээр боддоо. Хэлсэн үг нь ерөөсөө нэг айгүй муухай санагдаад байдаг байхгүй. Одоо ингээд бодоод байгаа. Юу гэсэн ч үг. Тэгж нэг хүн ирснээс хойш ерөөсөө яхаагүй. Тэгж хүн ирээгүй. За зохиолч одоо хард бэлгүүнтэй тийм ээ. Эхний бүгд эцсийн удаа уулзахаар ирсэн тэрхүү одоо хоёр ээж. Тэгтээ тухайн уулзалтын үеэр одоо хэргийн зангилааг тайлсан нэг зүйлийг хэлчихэд явсан байдаг юм лээ. За тэдгээр ээж нар юу гэж хэлсэн бэ гэхээр манай хүүхдүүд болохоор ингээд гүйц төрүүлэх үйлдэл хийж явах үедээ чамайг харахгүй мөрөгцсөн байлээ гэдэг үг байсан. Аз болоход одоо энэхүү аимшигтай ослыг одоо материалжуулан баримтжуулсан камерын бичлэг бас азар олдсон. За тухайн одоо тэр камерын бичлэг дээр нь Орхон аймгийн шүүх эмнэлгийн шинжээч Ядам сүрэнгийн Соронзон боддог одоо шинжээч залуу шинжилгээ хийгээд дараах дүгнэлтийг гаргасан юм байна лээ. За уг дүгнэлтд нь юу гэдэг вэ гэхээр нэгдүгээр болохоор одоо Toyota Crown маркийн 4828 O2O улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан төгс очир нь жолоодох ирэхгүй хүн байна гэдэг дүгнэлтийг гаргасан. За хоёрдугаарт согтууруулах ундааны одоо зүйл хэрэгэлсэн үедээ жолоо барьсан болохыг нь бас тогтоосон. За гуравдугаарт эсрэг урсгал руу орох хориотой газарт өөрөөр хэлбэл замын голоор одоо ингээд үргэлжилсэн цагаан шугамд байгаа шүү дээ. Тэрийг давж урсгал сүрж орж ирэх үедээ зохиолч хард бэлгүүнийг мөргсөн байна гэдэг нь бол одоо ийм үндэслэл байна гэдгийг тухайн шүүхийн шинжээч бол тогтоосон юм байна лээ. Тухайн ослыг гаргасныхаа дараа бол тэр Crown тэр залуус хэргийн газрыг бол орхиж зүхтаагүй. Toyota Crown гэдэг машин дотор 19-оос 29 насны 4 эрэгтэй хүн явж исэн байгаа. Шууд тэр даруй одоо машинаасаа бүгдээрээ бууцгаагаад одоо зарим нь одоо ээж рүүгээ залгасан, зарим нь цагдаарууд дуудлага өгсөн, зарим нь одоо түргэн тусламж дуудсан тийм ээ. Ингээд тал тийш нь хэргийн газрыг одоо орхиж зүхтаагаа учраас одоо маш яаралтай эмнэлгийн тусламжийг авч чадсан учраас бол зохиолч хард бэлгүүн маань бол амьд үлдэж чадсан. Төл дээр л босно гэсэн сэтгэл зүрэхтэй л одоо ингээд яасан юм чинь одоо гэмтлийн эмнэлгийн хинж гэсэн бас мэдээж энэ хөл дээрээ босгочих юмсан гэсэн сэтгэл зүрэхтэй л бүгдээрээ ингээл чив чимээг дуудагаа мөртлөл жаахан нэг хувийн найдвар вэс гарч ирэх болов гэл тэмцсэн бүгд. Тэгээд Орхон аймгийн гэмтлийн эмнэлэгт нэг сар орчим хитээд улмаар Улаанбаатар хот руу шилжин ирээд энэ төв гэмтлийн эмнэлэг болон одоо гэмтлийн эмнэлгийн харьяа арьс өвчний төв гэнэ үү бас тэр салбарт нь бас ингээд олон сарын турш өвчин зовлонтойгоо ингээд тэмцээд хэвдэж яхад нь бол одоо тэр алтан гартай эмчнэр бол зохиолч хард бэлгүүнийг бол хөл дээр нь босгочих юмсан гэж одоо аль чадлаараа л хичээсэн юм билээ. Байдаг чадлаараа л хичээсэн юм билээ. Гэвч бол үнэхээр одоо зохиолч хард бэлгүүнд хөл дээрээ дахин босгох тийм хувь заяа тохиогоогүй. Яс нь одоо тэр ил гарцсан байгаа тэр яс нь маш ихээр идэлж одоо өвдөгдөг байсан. Дээрээс нэмээд баруун хөлнийх нь артерийн судас ингээ бөглөрөөд доороос ингээ хөл нь ингээ хүчээд ихсэн учраас тэрвэр одоо арга буюу 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр одоогоос ердөө яг 1 сарын өмнө өөрийнхөө одоо хөлийг тайрах тэр шийдвэрээ бас гаргасан байдаг юм байлээ. Энд маань сайн бодорой л гэжсэн. Тэгээд би бас одоо ингээд ясна гараад одоо тэр сүүлчийн зураг бол яг л тэр эцсийн хүрсэн байгаа. Тэгэл би ойлгосон л та. За энэ хөл бас гом байна. Тэгэхээр одоо бас би нэгэнт ингээд болохгүй байгаа юмыг бүр ингээд те ямар ч найдваргүй ингээд хүчээ те хүчлэлт маань бүр ясандаа хүртэл орчлоо шүү дээ. За Монголын ард түмэндээ одоо аимшигын зохиолоор аимшигын зохиолын чиглэлээр бичсэн одоо 3 ч одоо том одоо ном. За тэгэл та бүхний одоо сайн мэддэг амьд бус амьдрахсад гэхээс хавхлал YouTube дээр ч гэсэн одоо маш олон тэр зохиолууд нь ингэж аудио хэлбэрээр уншигдж танигдсан
өөрхөн одоо ном зохиолыг худалдан борлуулж амьдралаа хангалуун сайхан аваа авчдаг байсан. Энэ сайхан эрүүл сарвал залуу маань ингээд хөлхөө болсон. Ингээд эмнэлэгт энэ олон сар ингээд өвдөлтөө төвчээд имчилгээ хийлгээд мэдээж тэр имчилгээгт ч маш хэмжээний зардал мөнгө гарна шүү дээ. Ингээд тавьж яхад нь өөрийг нь тэгж одоо ийм эрэмдэг болгосон тэр залуучуудын ар гэрийг нь хүний уранд бүр нэг удаа ирж холбогдоогүй байсан юм билээ. Холбогдоогүй. Бүр үнэхээр муухай хүмүүс байсан. Тэр залуучуудын царайг би ерөөсөө нэг ч хараагүй. Нэг ч удаа хараагүй гэхэр чи ойлгомжтой. Нэг ч удаа уцаар яриагүй. Одоо юу имлэг тийм мөнгө дөөрөг өгсөн намайг эрэг тойрч марчсэн гэж би тэгж бодлоо яриад байгаа. Тийм байхгүй. Ерөөсөө огт ах өнөөдөр хүртэл. Хоёрдугаарт болохоор одоо хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа одоо хэрэг болсон одоо бүх зүйл нэлт тодорхой болчихсон. Шүүхийн шинжилгээний бүх шинжээж бүх одоо юмнууд нь тогтоогдчихсон. Энэхүү хэргийг шалгасан Орхон аймгийн цагдаагийн халб хаагч нь бол магадгүй одоо тэр ар гэрхэнтэй тохиролцсон юм уу яасан мэдгүй. Энэ хэргийг одоо энэ хэрэг гарснаас хойш даруй одоо 7 сар өнгөрчөөд байхад мөн одоо эцлэн шалган шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл тэр гин буруутай жолоод хэрэггүй мөртлөр жолоо биж явсан согтуур хулундааны зүйл хэрэглэсүүдийг жолоо биж явсан тэр хүнтэй хуулийн ямар ч арга хэмжээ тооцоогүй байдаг. Энэ цагдаагийн тэр мөрдөн байцааж байгаа хүн ч гэсэнтэй сэтгэл байхгүй. Ямар ч сэтгэлгүй ажилласан. Одоо бодолтой. Одоо ингээд 4 сараас хойш. За ингээд яхад ямар ч шийдвэр гаргасан хэрэг ингэсэн юм юу ч байхгүй. Тэгэд ийм амар ностой болсуулсныг би яг үндэ бол хэзээ мэдсэн бэ гэхээр над руу одоо нэгэн уншигч залуу бас миний одоо хайрлж хүндэлж явдаг хард бэлгүү нэртэй зохиолч маань ингээд маш аимшигтай осолд орчихсон юм байна. Тэгээд энэ олон сарын турш имчилгээ хийлгээд энэ олон сарын турш өвчнөдөө шаналж яхад нь хэргийг нь цагдаан шалгадаггүй буруутай хүмүүс нь ч одоо ядаж хүний уранд уучлах гуйдаггүй нэг ийм муухай байдал байгаад байна. Энэ хэргийг та ингээ олон нийтэд мэдээлж өгөөч. Энэ хэргийг олон нийтэд мэдээлж олон нийт шаардсанаар магадгүй энэ зохиолч маань бас тэр гин буруутай хүмүүсээс нөхөн хохирлоо бардуулж авах цаашлаад бас хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм болов та энэ хэрэгт анхаарлаа хандуулаач гэсний дагуу би одоо тухайн хүнтэй холбогдож энэ аимшигтай зүйлийг мэдлээ л дээ. Тэгээ Монгол улсад маань ингээд нэг тийм мөнгөтэй ч юм уу танил талтай ч юм уу нэг хүн ингээд нэг хосол гаргачаар хүнийг зэрэмдэг болгочоор ингээд хууль үйлчлэлт хүнийг юм муухай жишг яваад байна. Хэдхэн хоногийн өмнө би бас хотгонд болсон осол гэдэг нэг аимшигтай хэргийн талаар мэдээлжсэн. Яг л тэрний жишгийн дагуу Орхон аймагт болсон энэ хэргийг одоо бол ингээд шийдэхгүй яваад байна л да. Одоо тэд нар чинь намайг мөргснөөс хойш одоо ямар ч эрхчлөөтэй л байгаа шүү дээ. Тэ эрхчлөөтэй тэр байцаалтаа өгч байгаа юм өгөхгүй байгаа юм бис мэдэхгүй шүү дээ. Инглээ төвтөлээ байгаа юм. Тэд нар ямар ч тийм хариуцлага хүлээгээл ингээд байгаа юм байхгүй. Яг дөрмийн дагуу тэр машины журмын хашаанд нэг сараар 2 сар ер нь байлгаал билгүүдээ л гэж бодож шүү дээ. Өөр ямар ч юм машин хоригдоод байх вэ? Тэр чинь хүн биш үсттэй тий. Тэгээд энэхүү контентөөрөө дамжуулж би одоо яг юу шилмээр байна гэдгээр та бүхэн маань одоо тэр осол гаргасан тэр төг сочрогдод залуу түүнтэй хамт явсан тэр хариуж явсан найзууд нь тэдний ар гэрийг нь хадаж хэлэхэд та бүхэн хүн чанартай байгаа ч гэж шилмээр байна. Та бүхэн нэг хүний үнэртэй байгаа ч гэж хэлмээр байна. За мөн энэхүү хэргийг ин шалгаж ирсэн тэр мөрдөх залууч гэсэн бас тэрийн хэрэг дээр хяналт тавьж байгаа прокурор нь ч гэсэн бас нэг хүн чанартай байгаа чи. Монгол улсад ч бас нэг хууль ёс гэж юм бас байдаг шүү дээ. Хүнийг юм эрэмтэг болгосон хэргийг мэдсээр бийж одоо нуунд харагдуулцдаг. Тэгээ хүнийг нь хорхон оронд машиныг нь журамлаад одоо байлгана гэж яг юу гэсэн үг юм бэ? Тэгээд Монгол улсад минь одоо шударгаас тогтох болтугай. Монголын хууль одоо хүн болгон тэгш хүлчилдэг болтугай гэж одоо эцэст нь хэлмээр байна. За манайхан анхаарлаа нааш түр хандуулаарай. Бид бүхэн Яармагт байрлах одоо Богдхан уулын арцтын амны үзүүрт байрлах сан вишн автохуулгын төв дээр ирчихсэн байна. Тэгэхээр та бүхний харж байгаа энэхүү том жип автомашиныг ердөө 5 сая төгрөгөөр Америкийн нэгдсэн улсаас оруулж ирсэн сан вишн хуулгаар дотор гадаргүй одоо хуулгадж байгаагад үнэ ердөө 5 сая төгрөг яваад одоо 5 сая батгаад хугацаа нь 8 жил юм байна. Тэгээд
Энэ хуулгыг хийлгэснийхэн төлөө дотор талын салонд нь бонусоор үн төлбөргүйгээр дотор талын салонын ч гэсэн бас хуулгадж өгч үйлчилж байгаа юм байна шүү. Тэгэхээр та бүх маань яраарай. Доорх утас руу бас мөн холбогдож үүсгэгээ аваарай.